Дараагийн мэдээг танилцуулъя. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй эрт зүрх судасны өвчнөр өвддөг болохыг судалгаагаар тогтоосон байна. За тэдний зүрх судасны өвчнөд өрсөлдөх эрсдэл нь бүр 35 наснаас эхэлдэг болохыг шинэ судалгаагаар тогтоосон байна. Америкийн нэгдсэн улсын зүрх судасны холбооны сэтгүүлд өнгөрсөн 5 гарагт нийтлэгдсэн судалгаанд нийтдээ 50000 гаруй насны туршидтыг оролцуулж судалгаа хийсэн. За үүнээс үзэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 7 жилийн өмнө зүрх судасны өвчнөр өвдөх эрсдлийг нь тогтоосон байна. Зүрх судасны өвчин нэг өдөр үүсдэггүй олон жилийн туршид энэхүү өвчин үүсэж байдаг. За хүмүүс ихэнхдээ мэдгүүд нэг зүйл нь зүрхний өвчин 30 юм уу 40 наснд маш эрт эхэлдэг. Хэдийгээр таны зүрх өнөөдөр өвдөхгүй байж болох ч гэсэн эрсдэл нь 30 юм уу 40 наснд эхэлж болно гэдгийг судалгаа хийсэн судлаач болох Чикаго хотын Northwestern их сургуулийн Франбергийн анагаах ухааны сургуулийн зүрх судасны давхар судлалын профессор доктор Садия хаан хэлж байгаа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зүрх судасны өвчний тархалтыг 10 жилийн зөрүүтэй байгаа нь титэм судасны өвчин буюу эрчүүдэд тов руу хуримтлагдсанаас үүдсэн зүрхний артерийн нарийсал буюу бөглөрлөлтөөс гол төлөв үүсдэг болохыг судалгаагаар тогтоосон байна. Судлаачид насан туршидтын нэг эрсдлийг тооцоолохын оронд дараагийн 10 жилийн туршид зүрх судасны өвчин үүсэх магадлал тус бүрийг нь тооцож гаргасан байна. 30 хүртэлх нас хүртэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд зүрх судасны богино хугацааны эрсдэл үүсэх нь ижил төстэй ажиглагдаж байсан. Гэвч 35 орчим наснаас эхлэн эрсдэл хүүсийн ялгаа гарч эхэлсэн байна. За энэ үеэс эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10 жилийн зөрүүлтэйгээр эрсдэл үүсч эхэлсэн. За жишээлх юм бол 50 нас хүрэхэд зүрх судасны өвчин 10 жилийн зөрүүтэй эрсдэл нь эрэгтэйчүүдэд 6% байсан бол эмэгтэйчүүдэд 3% орчим байсан байна. За хяналтын хугацаанд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс эрт зүрх судасны өвчин туссан байна. 50 орчим наснда эрчүүдийн 5% зүрх судасны өвчин тусна. 57 орчим наснда ижил түвшинд хүрсэн эмэгтэйчүүдийн бараг 7 жилийн өмнө бол энэхүү зүрх судасны эрсдэл илэрсэн байна. За ялангуяа титэм судасны өвчний хувьд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрсдлийн ялгаа бүрж тод харагдаж байсан байна. Манай судалгаагаар эрэгтэйчүүдийн 2 орчим хувь нь 48 нас хүрэхээс өмнө зүрхний титэмт судасны өвчин туссан байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд 58 нас хүртэлх энэ тохиолдол гараагүй байгаа нь 10 жилийн зөрүү байгааг харуулж байгаа гэж судлаачид хэлсэн байна. Судалгаагаар энэ ялгааг цусны даралт, холестерин эсвэл тамхи татах зэрэг уламжилт эрсдэл хүчин зүйлээр тайлбарлахгүй болохыг тогтоосон байна. Тавц анагаах ухааны төвийн молекул зүрх судасын судалгааны хүрээлэнгийн захирал доктор Йенс Жаффе хэлэхдээ нийгмийн хүчин зүйлсээр үл тайлбарлагдах ийм хүчин зүйлүүд гарч байгаа юм. За өөрөөр хэлбэл нийгмийн хүчин зүйл нь бол гол зүрх судасны эрсдэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Эмэгтэйчүүд эрчүүдээс олон өөр төрлийн ажил хийдэг. За энэ нь бол тэднийг өөр төрлийн стресст хүргэх нөхцөлийг үүсгэдэг. Энэ нь аажимдаа зүрх судасны эрсдлийг бий болгодгоо гэж мэдэгдэж байна. За судлаачид цус харах эрсдэл хүүсийн ямар ч ялгаа ач холбогдол байхгүй байгааг харсан байна. За эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд цус харах тохиолдол бараг ижил насндаа тохиолддог байна. Зүрхний дутагдлын ихэнх үед ч гэсэн ялгаа бага байсан ч гэсэн эрэгтэйчүүдийн хувьд 65 нас хүрэхэд өвчлийн түвшин арай өндөр байгааг судалгаагаар тогтоосон байна. Энэхүү судалгааны үр дүнгээс хамааран судлаачид эмэгтэйчүүдэд хандан бас зөвлөгөө өгсөн байна. За тэдний үзэж байгаагаар эмэгтэйчүүд зүрх судасны эрүүл мэндэд хянж байх хэрэгтэй гэдгийг онцолсон. Учир нь цэвэршлийн дараа эмэгтэйчүүд зүрхний өвчин тусах эрсдэл нь нэмэгдэж болзошгүй байдаг. Америкийн нэгдсэн улсын хувьд цэвэршлийн дундад нас 52 байдаг гэж Америкийн үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлж байгаа юм. Энэхүү судалгааны үр дүнд Америкийн зүрх судасны эмчилгээний удирдамжинд өөрчлөлт орж байгаа юм байна. Эмчнэр зүрх судасны эрсдлийг 40 наснаас биш 30 наснаас эхлэж хянж бас зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаагаар судалгааны ач холбогдол үүндээ оршиж байгаа гэж судлаачид онцолж байгаамаа.